Цагаан сарын шинийн нэгний өглөө монголчууд цай сүний хээдээжийг ургах нарандаа өргөж үр хөөхөд хайртай дотны хүмүүс их дэлхийгээ сайн сайхан байхыг бэлэгдэн залбирдаг сайхан уламжлалтай билээ. За миний хүүхдэд аваад цаашаа сацгаа хэдүүлээ. Залгалтай. Хадагтай золгох ёс гэдэг нь хадагны амыг золгож байгаа хүн рүү харуулan эрхийн хурууныхаа угт тулгаад дэлгэн золгож байгаа бол хадгийг танд өргөж байна гэсэн үг. Ихэвчлэн өөрийн төрсөн аав, ээж, эмээ өвөө гэх мэт их ойрын хүн болон намын багштай хадаг барин золгодог уламжлалтай. Хадаг барьж золгохдоо хадгаа 3 нуглаад амыг нь золгох гэж байгаа хүн рүүгээ харуулж баруун гарын ядам хоронд хадагныхаа үзүүрийг 3 ороож үзүүрийг нь доош хөнжүүлэн барьж золгоно. Сайхан шинжилж байна. Амарано сайхан шинжилж байна. Мэндэ амарано. За. Мэндэ амарано. Билээ. Сайхан шинжилж байна уу? За миний хүүхдүүд одоо том ахтайгаан золголтой гэж. Ах дүүгээ мэдэлцэн ахмадаа хүндэтгсэн эрхэм ёсны нэг нь золгох ёс юм. 5 насаар ах хүнтэй гарын бугыг доороос атгаж хүндлэлээ илэрхийлнэ. Өндөр настай хүнтэй гарын дохойн доороос түшин золгодог. Мэдээж бидний энэ золгох ёсны утга учир нь бид бие биенээ хүндлэн хайрладгийг илэрхийлж буй билээ. Амар нөө сар шингээ сайхан шинж байна уу? Сайхан. За миний хахтаа. Юу ч хэлбэлээ. Амар нөө. Амарано. За миний хүүхдүүд цагаан уцаагаарай. Амарано хасаа шинжээ сайхан шилж байна уу? Сайхан шинжилж байна. Хандуу сурлагын өндөр амжилт гаргаж байх болтугай. Баярлалаа ха. Яагаад явахгүй байгаа юм бэ? Энэ жил бүгдээрээ гэртээ золголт хийгэр болсон юм аа. Дараа зам бүгдээрээ эмээ дээр очиж болно шүү дээ. Одоо бүгдээрээ захимаар золголт хийнэ. Ойлгосноо миний охин. За эмээнд ороод ирсэн шүү. За аавдаа өгөөрэй. Сайн байна уу ээж? Амар байна уу? Сайхан шинжилж байна уу? Бид бүгдээрээ сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж байна уу?
бүгдээ сайхан шилжиж байна уу? Сайхан шилжиж байна. За өнөө хөлтөд ярээр. Бүгдээ сайхан. Өнөө сайхан насэлж байгаарэ. Баярлалаа. Ерөөл Батар шигэ. Захим золголт нь энгийнээр хэлбэл сар шинийн баяраар бүгдээрээ гэртээ байж настан буурал хамаатан садантайгаа захимаар золгож технологийн хөгжлийг ашиглан уламжлалт баяраа ухаалгаар тэмдэгдэх арга юм аа. Энэ жил чи ямар жил гарч байгаа лөө хөлтөд ээ? Үхэр жил. За 12 жилийн үхэр жил нь юу гэж дуулдаг вэ гэж хэлээ нөхөө. Мэдхгүй. Ингээд болдог байхгүй яхаа дөө. Эверсүүлэн тэнцүүхэн байдаг эзэндээ л дээ үхэр 2 жилээ гэж. Ингэж дуулдаг ахнаас. Миний хөө ахаасаа сураарай заяа. За. Хан зааж өгнө үү за? За. Нага захын яагаад ирэхгүй байгаа юм бэ? Нага захыныг дуудъя л та. Аава, ээжээ. Яагаад ирэхгүй байгааг нахан тайлбарлаж өгье. Энэ жилийн цагаан сараар гэртээ зочиулж болохгүй гэсэн штэ. Бид нар тэднийхээр очиж болохгүй. Сая имийг золгосон шигээ цагмаар золгох байхгүй яах юм дөө? Ойлголаа хаа. Яагаад вэ хаа? Энэ жил COVID-19 гэсэн цар тахлын өвчин ихэр гарсан учраас гадуур хөл орой тогтоогоод айлаар хэсгийг гэртээ зочин авчрахыг хоригдсон учраас бид нар бүгд яг захимаар золголт хийж байгаа байхгүй юу? Энд биш. Тийм биш. Хартаа. Өвчин тахлаас хол үнэтэй сайхан орохыг зөвлөё. Сахимаар золгоцгоё. Эрүүл мэндийн хамгаалалт COVID-19 сэргийлж захимаар золгоцгоё. Та бүхэн минь цаг шиндээ сайхан шинлээрээ. Нутгийн зан олон хүүхэд багчууд та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчилье. Монгол Улсын засгийн газар 2020 оны 1-р сарын 4-ний өдрийн 02 тогтоолоор дэлхийн нийтэд тархаад буй цар тахлын эрсдлийг бууруулах зорилгоор 17-р жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд төр засгаас гаргаж буй заавар зөвлөмжийг чанд мөрдөн хайртай дотны хүмүүсээ хамгаалан амар мэндэ захимаар ирж бүх нийтээрээ захим золголтын айлаар хэсэхгүй, айлд зочлохгүй байхыг ард иргэд хүүхэд багчууд та бүхэндээ уриалж байна. Сар шинийн мэд дэвшүүлье.